Нөгөө талдаа улсын хурлд хардчсан намын эрх баригч Монгол Ардын намын дотоод хагарал их хурлын даргын томилгоотой холбоотойгоор гүнзгийрснийг ч хөндлөө. За тэд тухайн албан тушаал нь аль нэг фракцийн эрх ашигыг бус нийт парламентын эвнэгдлийг хангах ёстойг сануулж шүүмжиллээ. Тэгээ бид бол дахин нэг зүйлийг сануулж байна. Улсын хурлын дарга гэдэг бол парламентыг тэр дундаа олон намын төлөөллөхийн парламентыг хэвийн ажилуулах, парламентын дархлааг хамгаалах, парламентын ардчлалыг өөрийг нь ажилуулах тэр гол хэрэгсэл байдаг учраас улсын хурлын дарга гэдэг хүн бол төвийг сахисан төвч байрнаас намуудад ханддаг, өөрийнх нь дэвшиж гарсан олонхын байр суурийг хамгаалдаггүй, өөрийнхөө нэр дэвшиж гарсан улс төрийн намынхаа улс төрийн дотоод өрсөлдөөнд оролцдоггүй тийм албан тушаалтан байх ёстой. Улсын хурлын дарга бол намжрахгүй. Намжрахгүй учраас нам дээрээ хуралдах биш, улсын хурл руу оруулж ирж тэр нэр дэвсэн хүмүүсээ хаглах тухай яриа байна. Улсын хурлын даргаыг эргүүлэн татах огцруулах асуудал улсын хурлын нийт гишүүдийн 64 хүн гар үсэг зурснаар эхэлдэг. Тийм учраас үндсэн хуулийн энэ үзэл санааны дагуу 64 хүний гар үсэгтэй нэр дэвшигч нь улсын хурл дээр орж ирж саналаа хураалгах ёстой. Намын бүлгийн эсвэл намын шийдвэрээр биш.